За Волткогийн тэмдэглэл нэвтрүүлгийг энэ олон дугаарыг хүлээн авч ирсэн үзэгчтэй охиндээ баярлалаа. За тэгээд ямар тач өвөл болж байгаагээд бас зүгээр сууж чадсангүй Волткогийн тэмдэглэл нэвтрүүлгийн дараагийн дугаарыг үргэлжлүүлж байна. Энэ удаад бид нэр Хөвсгөл аймгийн төвд ирж гисэн байж байна. Давнуудад цагаан сарын шинийн 4. Тэгэхээр Волткогийн тэмдэглэл нэвтрүүлэг яах гэж энд ирсэн бэ гэхээр энд мөсний баяр болж байгаа. Мөсний баярын хажуугаар Хөвсгөл далайг бол монголчууд ерөнхийдөө дандаа 100 үздэг. Бид нэр өвөл үзье, мөсний гайхамшиг ямар шүү гэдэм байна. Далаа маань өвөл хөлтгөхөр ямар болд юм бэ гэд одоо үзэхээр урд шүн ирээд дээд лайс зочд бодолд хонлоо. За өвөл ямарсан өвлийн аялал жуулчлалууд даарч хурж ирэх юм бол энэ өстө мондог халуунд буудлаа. Урчин чинь бараг л бид нар яг одоо машинч дулаан тогтоо явж илээ. Гэхдээ энд ирсэн хойно унтааж байгаа юм шиг хөвөтж байгаа юм шиг ийм байдалтай мондог халуун хонлоо. Ерөөсө хүнжил хүчлагны хэрэг байхгүй. Айхтар халуун буудлаа байд юм байна. За Хөвсгөлийн хамгийн дулаахан буудлын дээр чунаараа гэх юм бол ээд Эрдэнэ уул захиралтай ээд лайс гэдэг буудлын дээр чунах юм байна. За эндээсээ хөдлөд одоо бид нар Хатгал тосногон руу 110-120 км яваад Хатгалд одоо энд мөсний баярын нээлт болох гэж байгаа. За тэгээд мөсний баярыг гэж ямар шиг болд юм байна. За мөсөн дээр ямар баяр болд юм байна гэдгийг сайхан үзүүлэн за дээрэс нэмээд далаа бас ямар шиг ах мөсний гайхамшиг ямар ах мөсөн дээр очиж үзүүлэн цаашгаа жанхаан даваагаар даваад яг жинхэнэ далаа ирэг дээр бас очиж жоод тэнд бас хүмүүс ямар байна үзүүлэх гэж бодоод Волткогийн тэмдэглэл нэвтрүүлэг Хөвсгөл аймгаас үргэлжилж байна. Хөвсгөл аймгаас гараад бас нэг Хатгал тосон дээр ирээд далаа дээгүүрөө дахиад нэг 4-5 км яваад мөсний баяр дээр ирээд байна. За Оросын холбооны улсаас зөндөө олон хүмүүс ирсэн байна. Олон жуулчин ирсэн байна. За тэгээд Улаанбаатар хотоос болон орон нутгуудаас маш олон хүмүүс ирсэн. Ингээд далаа маань хүнээр буцаж байна да олон машин дээрээ олон хүмүүс ирчихсэн. Сайхан байна. За тэгээд ямар ч үсэн Хөвсгөл аймаг болон холн ээж далаа ээжийн одоо мөсний гайхамшигыг үзүүлэе гэж бодолтой явж байгаа. За дээрэс нэмээд ямарсан мөсний баяр гэж ямар юм болд юм байна. Ер нь энэ мөсний баяртаас хүн болсныхныг ирж үзье гэж бодсон. За дээрэс нь бас өөрөө явхангаа бас үзэгчтэй авахынтаа бас мөсний баяр гэж юу болд юм бэ гэдгийг харуулъя гэж зорж явж байгаа. За энэгээр болохоор мөсөн гулгуурын одоо тэмцээн эхлэх гээд байж байна. За энд болохоор мөсөн дээр олс таталт явж байгаа. Сая барилдаан болж ирсэн. За тэгээд тэр хойно хөгсөмдөгцөн тэр өндөр дээр болохоор урлагийн номерууд явж байгаа. За нутгийн нутгаас ирсэн гадны жуулчид энэ гэрүүдэд байрлалцсан. Далайн ирэг дээр ингээд энэ гэрүүдэд хоол унд одоо хуушур одоо юу гэдэг загсан хуушур надад их гой санагдсан. Загсан хуушуруудад зарж байна. За тэгээд их олон хүмүүс ирсэн байна. 90 дойрны жуулчны баазуудаас ажилчдаг юм байна. За өвөл болохоор Улаанбаатар хот утаан дотор ингэж манараас сууж ихаар бас энэнд бол заавал зорж ирвэл бас нэг үзүүштэй гоё юм байт юм байна. Тэгээд нэг одоо далаа дээр бол агаар бол үнэхээр тасархаа байж таа гайхамшигтай агаартай байж байна. Тэгэхээр энэ агаар сайхан агаарт гараад бас нэг цээж тэнийгээд агаараа сайхан амжилтаад ингээд явбал их гоё юм болт юм байна. Морин чарга тий. Морин чаргаар одоо энэ наадамд ирсэн мөсний баярт ирсэн хүмүүст үйлчилж байгаа хүмүүс байна. Энэ хөөх юм аа. Юугаар би болохоор морин чаргыг анх удаа үзэж байгаа. Яа. Хүүхдүүд тэгдэг. Хөргөн гэдэг ямар өстэй. Одоо нэг чарга тугаа явахад хамгийн ихний морь юм уу? Хонхтой. Гурван гой хонхнод тавьчихсан. Ингээд явтыг бах. Ирийн одоо таад өөрсдөө чингэсэн үү? Ой чи бол дээр хөөчний идэв те. Энэ ч одоо бүргээ ухаас илцсэн юм биш те. Ухад цэгээд ухасгаас илсэн сэлбэр дээрээ удаг оруулаад сайхан ичиж.
Гоё юм байна. За одоо энэ морин шаргач бол би Оросын кинон дээрс үзчихсэн. Төвсгөл аймагтны ирэхгүй бол энэ морин шаргач бас үзэхгүй мөн үү? За энэ ямар шүү юм бэ? Энэ бас л гоё ухаас илтсэн бас л дээр үеийн дөгөө. Энэ нэг нь дөгөө гэж нэрлэдэг байгаа энэ. Орныгоо үзүүн дээр тогтдог тохмын дөгөө гэдэг байгаа. За хаа өрхнөө? Аа? Танахаараа идэ. Дандаагаараа идэ. Дандаагаараа идэ. Салтандаагаараа идэ сууц. Тэгээ аялах гэдэг байлоо. Ханаас ирсэн энтгийг үү? Сэлэнгээс явж байгаа юм. За сэлэнгээс явж байгаа жуулчтай наа. Дотоодын аян жуулчтай жуулчид. Явж за. Дахиад өгдөө. Өглөө явна. Зайврын маягтай морин чарга хүүхэд 2000, тэгээ 3000, тэгээ 5000 төгрөгөөр явдаг гэсэн. Тийм нэг чинь ингээд зайчдаг юм. Энэ тэгээд сайхан зугаатай юм уу? Маргааш өглөө бид нар морин чаргаар юу явах гэж байгаа. Энэ далайн нөгөө цагаан хар хилээ үзэхээр мөсний гүнд рүү явах гэж байгаа. За Өвсгөл аймгийн Хэрцгойн далайн баяр дээр байж байгаа. Бас нэг сонирхолтой юмуд бол эдний энэ худалдаанууд байдаг. За энэ бол хингэн дандаа буугын өвөр байх шиг байна. Тэр юу гүрээс байсан юм уу? Ямар үнэтэй? Ийцэх юм. Айгу өртгөн тийм шиг үү? Сонаас үт юм. Гүрээс найс гинэ. Тэгээд энэ хотгонууд ясаар идэг хотгонууд. Төмрийн болохоор энэ сам хөрөний өрөө тий? Сам хөрөний өрөө нэг юм хотгонууд идэг. Тэр нас санаа. За. Цаатангуудын удаг бас нэг төрлийн сонирхолтой л идэв байгаа гэдэг. Энэ хотгонууд ямар үнэтэй байдаг? 20-50 орнд байгаа. 20-50 орнд. За ийм нэмэ байт юм байна. Энэ чамдах ямар үнэтэй? 3 сая. 3 сая. Хэндэг хүн багш өгөх. За. Энэ бас энэ түрүүнийг нөхөр та өмссөн юм шүү дээ. Тэгээ ардаа шонтой. 3 толгойн толгойных нь 3 толгойг энэ бас л энэ ч яг өмсөх ямар дарагчих юм шүү. 3 толгойтой шондох өмсчих юм шүү дээ. Шомны 3 толгой байхаар чи. Утсан загш ямар үнэтэй? Нэг өгчөө. Яхаа шууд ич. Мөн шууд ичтэй. Хөвсгөл ер нь альва газруудын нуурын голын загсууд гол жоохон адгаргуу их тусмаа загсан замаг амттай жоохон тиймэрхүү дэвүү болоод ирдэг. Тэгээд ер нь яг нь хөвсгөл рүү ирээд тэгээд энэ загсыг ингээд яхаар шал өөр гой амттай. Тэгээд нөгөө голын их далайн ихийн загас тэгээд усны дээд ихийн загаснууд бол ерөнхийдөө уталт тэгээд дээрэс нь амт бол нөгөө замаг амт байхгүй айгуу гоё идэг. Ой, ястай нийтлээ. Босоо. За тэгэл нөгөө эврээр ирсэн гоёл чимэглэлүүд өхрөө өвөр тий 70,000 гинэ. Ингээд хааст сүрэн болгон зогч нөө. Энэ үнэгний арсан өмсгөл чинь нөгөө нүдний гал мал буусдаг гэдэг л үгүй лөө. Хэрснээ яасан юм уу? Энэ бол яг ч үү. Нэг л яг ч үү гинэ. 70,000 төгрөгийн мал би зогч байгаагүй хоёр мэдгүй. Хүний бүдэр хагалч ба. За. Нэг юм бой малгаас өнөхөө үзчихлээ. Миний малгай гоёдод тэгээ би жоо ичээд байгаа малгаанаас. Энэ байна. Энэ бас яас хөргий. Энэ хийсэн. Анаа ойсон бай тээ. Өстө хөргөө. Ямар үнэтэй?
8000 болж байна. Яг сайхан таарч байна. Загсан консүр ямар үнэтэй? 6000 төгрөг. Хөвсгөлийнх ингээд цагаан загсаа шууд ингээ хийгээд консүр хийгээд ерөөсөө ямар ч усгүй тосонтол чана. Жохон ус хийж байгаа тосонтол чанчдаг тий. Ерөөсөө ус ихгүй мө. Шууд тосонтол чана. Арт хайртай шүү. Арт мөх хайртай шүү. Хатаа. Хайртай. Хайртай. Бид нар ингээд үзэж сууж байгаа хоолоо ярьсан. Тэгээ нүхээр сайхан ярилцлага хийдэг. Тэгээд бас түүгээ их хүндэтдэг гэдэг. Ерөнхийдөө улс төр нийгмийн амьдралыг бас ингээд сайхан дүгнж цэгнэн. Бас шүүмжлэе. Бас заримд нь урам зориг өгнө. Тийм ээ? Тэгээд дүүдээ маш их хайртай. Их тийм өндөр боловсролтой тийм залуу байдаг учраас ард түмэн их хайрладаг. Сэтгүүл чинь одоо бас хүмүүс ч бас тийм байдаг. Ард түмний хайрыг татна гэдэг хамгийн том шагнал юм шиг. Ямар ч цааснаас ямар ч мөнгө. За нэг иймэрхүү. Ингээд юу нэг 8 цагтаа түшгэлсэн. Худалдаа 8 бас гарчдээ. Худалдаа хөрхөд хэрэгдээ. Богчоо харагдаж байгаа гинэ чинь. Хөрхөнд байгаад миний хүү яхаараа муухай байх вэ? Ийм гоё жип мөн. За. Энэ одоо юу? Мөсөр энэ одоо энэ мөсөө одхныг хийсэн залуучуудын хийж байгаа урлаг тэгээд мөсний одоо энэ урлагийн гол зэвсэг бол энэ хүрээд байж юм байна. Бид хөрөж чичиж чаа. Мондөг лөө. Баг. Иргэн хөөж ийгч. Тэмцээд бас мөс мөрөдөд тэмцээд. Мөс мөрөдөд тэмцээ юм уу? Одоо энэ гөрөвлийн жишээлүүд ингээ хайрсан байх шиг бүр яг жинхэнэ гөрөвлийн хайр шиг ингээ хийсэн. Янз бүр гоё юу. Мэдээж мөсний баяр юм чи мөсөө урлал энэ зөндөө өнөө. Хаасаагүй мөсөө урлал хийсэн ба. Энд одоо энэ мөрөхийн ингэ суулгаад аюу юм байсан үү? Хачин гоё ийсэн байна. Эвтэ 4 амт хийсэн юм шиг шүү дээ. Эвтэ 4 амтан дээр бас зохиомжлоод аюу гоё олонгуудаа дээрээс нь дэлхийн нэмээд дээрээс нь тагтаа суулгаад хийчихсэн байна. Одоо энэ аяллыг зохион байгуулах гэж одоо маш их хүч хөдөлмөр одоо оюун ухаан зарж биднийг одоо дэлхийг дуугаар тойруулах маш их хүч зарсан учраас би одоо тэр хүнийхээ гэгийн дуртахад зориуд манай багийнхан шийдээд намайг одоо энэ аяллыг юу яасан гүйцэтгэл гэж намайг явуулсан. Би одоо гүйцэтгээ бүх замаа дуусгаад өнөөдөр аяллахаа арга хэмжээний сүүлчийн арга хэмжээ хүртэл явсандаа маш их баярлаж байгаа. За. Аялал амжилттай дуусгалаа. 5 багийн гишүүн дэлхийг дугуугаар тойрсон. За тэгээ одоо нэр аргагүй та дэлхийг дугуугаар тойрсон хүнд бол та 900 хэдэн км-аас энэ хөгөө хөвлийн үүдээр дууутад тооччихээд байна. Тэгээд яг уу цаг агаар янз бүрийн хүндрэлтэй янз бүрийн асуудал бас байлаа, хүнд байлаа. Нэг одоо анхны өдөр унлаа. Хацарамаа шалвуулаад, нүүрамаа яагаад одоо бол сайхан идэгж байна. Хатрал унчих уу? Юу яг нүхэн дараад. Тэгээд би бол яг хотоос харахтаа бол тэр дээр байгаа тэр дууг унж гарсан. Тэр дуу маань их явдал сайтай. Одоо жараа морилох юм да. Тийм ээ. Тэгээд арай хорд явна. Эдгээр маань бол яг ийм нэг мөстэй нэг уул хадаар явах зорилттой дуугаа. Энэ дугуйнуудаа бид одоо манай дасгалжуулагч одоо энэ хүн зогсож байна. Тэгээд дасгалжуулагч. За хулдгаас төлж. Энэ дууг бид тэр дасгалжуулагчтай хамт энд унах гэж ирсэн. Энд яг далаа дээр ирж хоёулаа бид тэр унаад явчихсан. Энэ хойш дан өгсөж ирсэн байгаа даа тий. Ер нь бол нэлээд өгсөр байна. Гэхдээ өгсөр ч гэсэн даваанууд нь бас их сайхан зам сайн бол байгалийн бас сонин зохицол байдгийг би одоо бас их гайхаж байна. Ууд газар яваад байсан мөртлөө би бүр арай л тал газар явж байгаа юм шиг яваад бүр гайхаад асуугаад байдаг.
Бид нар ингээ холбоогоор яриад их. Тэгсэн чинь өөд газар байдаг. Яг нэг их уулаас наашруулвал нэг өөд мөртлөөл нэг уруудаад байгаа юм шиг санагдаад байна. За. Сайхан бэлгтэй үнтэй таарлаа. За тэгээд цаашаа явъя. Бид Молдког нэмдүүлгээр нэвтрүүлэг бэлтэж байгаа. Түлхүүр дондор ярь мундаг үнтэй таараад сайхан байна. За, ойлголоо. За тэгээ энэгээр одоо ямар тэмцээн уралдаан болж байгаа таахад үзүүлье. Баяр хүсэндээ байрсан байрлалаар бол тэнд бол ингээд нэг талд нь худалдаа арилжаанууд нь гарчт юм байна. За тэгээд одоо ингээд талын ингээд бэлдсэн талбаанууд дээр нөгөө мөсөн дээр их уралдаан тэмцээнүүд нь явагддаг болтой юм байна. Тэгээд тэр гэрүүдээр хоол унд нь гараад тэгээд тэнцвэрийн тэмцээн болж байгаа шиг үү те. Тийг очгүй ч үзчих. Мөсний таттай оос таталтын тэмцээн болж байгаа юм байна. Өгсөрөө гонсоод ороод ирсэн. Наач яаж баг болж байгаа? 10 хүмүүс нийлээд байна. Дуртай хүмүүс нийлээд өө. Бооцоо тавьж байгаа юм уу? байгаа. За манай бол тактик бол утгуудаа тулж байгаа гараараа хөвн гинэ. Үндсэндээ бол нөгөө юу шиг хөдөрөө хийхгүй биш тийм үү? Энд чинь баг зулгахаас өөрөө тогтох гэж бас их бодлоо. Энэ манай багийнх бүгдөө ингэж орох гэж байгаа. Олс таталтын тэмцээн. Манай багийнх багаар орох гэж байна. Би гинтний багтаа болоо. Нэр танжаа хоогтод болсон. Мэдхгүй манай хиний баг үлээ. Аз жаргал. Ашаал хөөж. Танжаа хоогтод таталцсан. Чи бас техник байх шиг өнө. Бид ерөөсөө сая бол барьж шамцсангүй, таталж шамцсангүй. Тэгвэл өөр госоод яваад гэдэг тий. Олс таталтын нэмзэн дээр хожигдож байгаа болоо. За энэ мөсний конкичд байрладаг олон жилийн өмнө наваанаа хөвсөлд ирсэн байжсэн чинь далайн дээрэмч гэдэг нэртэй байсан баха. Далайн дээрэмчтэй таарлуу, далайн дээрэмчтэй уулзуу гэдэг. Тэгсэн хойд хойдлын хөвслийн ханга сумаас далаагаар нефт конкигээр уулгаад хатгал орж ирчээ. Тэгээ хатгал дээр ирж жаахан дэмий тэнжигаад аргуулж агаад тэгээд буцдаг нэг сайн ирийн тухай сонсч ирсэн. Тэр бол ерөөсөө өвөд бараг нүцгэж алдаж хуу явж идэг. Тэгээд нэг жижигхэн нэхий чэжүүч өмсчөө нүцгэж хууийн далаагаар хангаасаа хатгал өрт гуулгаад ингээ орж идэг. Тийм залуугийн тухай ярьдаг байсан. За тэгээд энд бас манай Монгол улсад энэ мөсний спорт бол бас нэлээ төлөв хөгжүүлэлт бас болохоор ягаад гэвэл өвлийн өдрөд урттай учраас манай тасгал сургууль хийх боломжтой байгаа гэдэг. Үүр дээр цаана ингээ нохоо чаргууд явж байна. Чаавсаа. Ядацсан уу? Хаа. Өөр ястан нэр ядчих. Бүр унтаад гисэн. За нохоо чарга ямар үнэтэй? Аа. За гоён хэдэн километр явах вэ ч юм уу? 2 км. Тэр нохоочоос ихэхгүйдэг юм ядсан баг юм. Одоо хүн тэгээд явж байгаа юм да тий. За 90 30 мянга гинэ. Нохоо хараад би нохоог хараад өрөвдөр харагч хөөхий. Тэр наашаар шиг хэцүү нохоо чарга нь ямар ч байх юм. Айгуу. Хэр сурч ирээ. Нохоо сайн сурлаа. Хашаандаа үйдсэн нохоо гэртээ дижээдэг нохоо бодхон төвлөрүүлж аргалтай.
Ягаад гэх юм бол тэр нохоонууд ч бараг гарахгүй. Дээрээс нь одоо нэг байран төчөдөг нохоо өдөрт нэг 20 минутаар 2-3 удаа л өнгөж байгаа шүү дээ. Тийм тий. Хаад чинь бол салхитай өгч байгаа. Дахиуж ийн гүйлгэж ийн. Тэгээ өдөрт 2 хил махаар хоолж ийн. Тэгээ сайхан доор нь өвс мөлтөөсөө дуулж байгаа. Вакцин тараад хийж ийн. Хүмүүсийн төчөдөг нохоо болж байгаа. Бус нохоонууд Өчтөө ойлгохын тулд махарч хийж байгаа. ер нь бол гадаа амьдардаг нохоог бол түүгийн махаар болж байгаа. Энэ нохоо илүү органик нохооны эрүүл мэндийн сайн. Дээрээс нь энэ нохоонод болохоор одоо жирийн нохоо болохоор 2-3 дахин ихэнтэй. Хаяа хэд нохоотой? Бид нэг 50 ч нохоо багаар уу 30 нохоотой юм. Улаанбаатар ирсэн. Яа Улаанбаатараас ирсэн. Хэрэгсдэр гараад танах уу? Тийм. Нохоо цаана айдгүй тийм одоо 10 хэдэн даавал айдгүй. Дээрээс нь нохоо цагны аял болохоор нохоо болохоор өөрөө байгалийн хамгийн тийм хэцүү бататай. Дээрээс нь хамгийн гой газараар явж чаддаг байхгүй. Морь явж чаддаг, хүн явж чаддаг, машин явж чаддаг, тэр газар нохоо явж чаддаг. Тэгэхээр илүү нэг байгалийн илүү гар мэдэрч аялах боломжтой. Тэргээр онцлог. Одоо морь жишээ нь мөсөн дээр явахад халтраад. Тийм болохоор чи дэлхийн заавал аялж үзэх ёстой нэг болчихж байгаа тийм. За тэгвэл энэ чи аялж үзмээр л юм байна. Нэр ингэсэн. Where do you come from, Mongolia? We came from Venezuela, South America. Yeah. What are you thinking about our winter? There is no winter in Venezuela. Venezuela is a tropical country, so we don't see snow in Venezuela. So it's for us it's very impressive, very different. It's a new experience for us because we have never been in a climate this cold. We have been in snow in the United States, but here in Mongolia, in this area, it's much colder. Yeah, very cold. Yes, very cold. You like it? Very much, very much. Yes, this festival is really beautiful. I mean, you people are beautiful. You people are very communicative, very social, very nice people. За нэг хил гэж яриад байгаа чинь шүү дээ. Момэ. За бидний маргааш зураг авахар бэлдэж байгаа нөгөө мөсний хил гэж яриад байгаа. Энийг бол цагаан хил гэх баг. Ингээд мөс хагараад ингээд тогтсон зураг гарцсан байж байгаа буцаад хоёр талаас нь нийлж ирж ингэж яадаг, нийлдэг хэсэг. Тэгээ энийг бол цагаан хил гэж нэрлэдэг байгаа. Хагараад ингээд онгоцсон байгааг нь хар хил гэж нэрлэдэг. За энд мөсний шагаан тэмцээн явж байгаа харагдаж байна. За багууд өрсөлдөж байна уу? За. За асуугаад байдаа. Тэгээд асуугаад хариулаад байна. Энэ онж байгааг нь юу гэдэг? Сум нь ямар өстэй, ямар хэдэн метр зайнаас одоо шагаан харгана гэж ярих үү те? Тийм харгана гэж ярина л да. Энэ болохоор байл байхгүй нэг ясны. Хушиг шагаа өрг гэж нэрлэж байгаа байхгүй юу? Тийм, өрг. Тийм, хушиг шагаал гэдэг юм да. Тэр дундлын тэр бөөрөнхий 3 оноо. Тэрний хоёр талаар орох юм бол 2 оноо байхгүй юу? Энэ хооронд зайгаар нь оруулах. Тийм, 2. Энэ наадлын томор бол 1 оноо. Тэгээ ер нь тоглоом нэг хүн 20 ширхэг сум тавина. За. Тийм, нэг явахдаа 4-ийг шиднэ. Тэгээ 5 явна гэсэн үг шүү дээ. Тэгээ яг тоглоом тэг наа сумаа авах. Ната. 2 шүү. За ингээд тэгээд тоглоом ингээд 2 оноо авч байгаа байхгүй одоо бол. Энэ ямар өдөр зайнаас авдаг? Энэ 80 метр үүдий. Улсын тэмцээн нэг 90 тоглолт юм да. Тэнцэнээс авчаад ингээд нэг болно. Завсраар нь болно харуулж үзэж байгаа. Энэ үл аймаар олон төрлөөр хийгддэг. Одоо сүүлийн үеийн ийм гуйлын сум товчод байгаа байхгүй юу? Хар сум гэж үл нөгөө ширээр мадын ширээг инээ хавчиж хагаад хоёр талаас нь төмрөө даглаа авчдаг. Ширэн сум гэж үл. Энэ орчин үеийн гуйлын сум ер нь одоо яаж хийдэг вэ энэ техник? Энийг ингэж эргүүлнэ. Ингэж эргэж явна шүү дээ. Чи ингэж хагаад хаачлсан сум. Ингээд хаачлаа юм шүү дээ. Ингэж тий хавчдаг учраас эн чинь онтой юм онтой 3 ийм онтой ингэж идэх юм тийм үү? Тий одоо би мөсөн дээр ингээ унгаад өчгөө. За тий. Ингээд дараа ингээд эргүүлж шээ. Ингээд
эргэж явна гэсэн үг байхгүй юу? Заавал эргүүлт нь ямар ч шүү дээ. Заавал эргүүлт нь болохоор энэ чигээрээ юм. Юу суусам чи ингээд юмд өртөхтэй амархан дайлыг бариад ингээд хазгаа. эргэж байгаа. Эргэж юм л галзуу юм шиг тэгэл чиг юмд өртөхгүй явуулсан ойлгохтой. За ингэж бэлдсэн. Энэ чинь одоо яаж тооцох вэ? Энэ алгаараа. Энэ хүмүүрний өөрийн шавнууд. Өөрийнх нь гар очдог газар байна. Үгийн зогсож байгаа. Манай орхон байна. Таны тийм. За энэ түүдээ өгчих шиг. Долоо зөвл өрөөд байгаа шүү. Тавьд ингэж тавиад дээр ингэж тахал. Бишээ. Тэгээд ингэхдээ тавьдаг. Өвчин дээр дараа. За. За. Ой, чисто. За энэ миний спорт биш юм байна. Энд одоо за харсан. За галаар орчээ. За ахвал аргагүй өөр юм байна. За хаанаас ирсэн юм бэ? Дээл хувц гоё зөксөн шүү дээ. Америкээс ирсэн. За Америкээс ирээд юу хийж ийн чи? Манайх VTV телевиз. Москогийн төгөлгөө нэвтрүүлэг. Ачаа Монголоор хэр ойлгож байгаа? Nice. Монголоор хэр ярьж байгаа? My name is Boltko. I'm a journalist in television. I'm so sorry, my English is very bad. High school, 1 year studying English. 1 year, only 1 year. I think it's pretty good. Yeah. I'm Mongolian sandwich. Энэ хувцастай гоё байсан шүү дээ. Монголд юу хийж байгаа? Монголд юу хийж байгаа? What are you doing in Mongolia? Angahari Baksh. Ulaanbaatar, Orkhan Soru. Хөлсөй хоёрын гарын дөрөв авахсан үстэй авахсан үстэй байсан үсэн сэдвээр хоёрын авахсан ба хүчтэй хоёрын гарыг хадагч мөрөдөө дөрөвтэй үстэй мөрөдөө дөрөвтэй байна. Хөлсөй таван хөлсөйгээ бичсэн. За бид нар одоо сая далаадаг өрөө яваад ингээд энэ тулжаар энэ битүү далаа дээр машинууд явж байна. Тэгээд машиныхаа араас өөрөөсөө гулгацсан чирдсэн нэрээ бас цанаар гулгаад тэгээд машиныхаа араас чирэгдэх чаргаар гулгаад машины араас чирэгдэх мэт ингээд бас их зугаатай гоё юм байд юм байна. Гоё юм байд юм байна гэх шиг. Би одоо энэ хүслийн хад гэж нэрлэдэг 100 болоод бид нар юу гэж заваар ирдэг санагдаад байгаа. Энэ чинь цай хүсэлж яваад заваар яваад ирдэг. За эндээс тэрээс гоё юм шүү. Нэвт харагдчих. Стоп. Дорх тулуу.
Өөд доор яг доороо хитдэг юм. Ингээ хазгаагаар нь харахаар 30 орчим сантиметр. 40 орчим сантиметр зузаан юм уу та. Тэгээд ингээ доот нэг харагддаг. Янзтай. Хүсний гайхамшиг үүднийг үүднээс ингэж харах юм. За тэгээд дэш одоо хүсний хад руу явцгаая. Иргэн хамгийн дадараа төрж орсон юм хошуу тохоо байгаад идэг. Тэгээ энэ дээр гарч иж хүслээ шивнүүл далаа ээж хүслийг нь биелүүлж өгдөг гэсэн юм. Гомгтой юм л дээ. Машинуудыг станыг зургаараа ашиглаж байна. Энэ дээр те нөгөө дээр үеийн Монголын уран сайхны кинон дэр гардаг байсан. Мөсөн дээр ачааны машинаар голгуулаад эргүүлдэг байсан. Тэрийг л одоо жолооч нар энд хийж юм да. Тэгээ хоорондоо очиод няр хийчихгүй бол уг сайхан харагдаад хэрэгдэдэг байна. Ер нь уул аван дээр мөнгө тавих хэрэггүй юм байна. Уул аван дээр юм өрөхгүй гэдэг юм биш. Эдээ будаага сайхан өргөчөөд яачаад энэ мөнгө төрөж ямар уул аван савдаг хэрэглэнэх юм биш. Аваад өвчлөө цуглуулнах юм биш. Тэгээд хайрын улсын мөнгө нэмэгд. Одоо энд ингээд байна л та. Одоо энэ шиг ингээд төрөчөөс ийм болж байгаа хгүй. Энд ч одоо 100 төгрөг. Энийг хэвлэхдээ хэдэн төгрөгөөр хэвлэж байгаа бол. Тэ? Нэг ширхэг нэлээд хэдэн 100 төгрөгөөр хэвлэж байгаа да. Тэгээд ингэж хэвлчээд тэгээд энэ мөнгөийг энэ дээр ингээ авчраа хайчихаар энэ нар салхи бороонд өгөршөөд ингээ дуусчих. За. Тэгээ ингээ өгөршөө дуусдаг бид нар одоо дэлгүүр хоршоо түүц орохоор нэг л юм байхгүй байгаа даа шүү. Задгаан мөнгө байна уу гэж таллаас тэгээд байгаа тий. Тэгээ задгаан мөнгө байхгүй дэлгүүр болгон задгаан мөнгө байхгүй нөхөр би одоо энэ 100 гэхэд чинь 4 5 аймгийн нутгаар явлаа. Одоо ингээ Төвсгөл аймгаар явж ирэхээр энэ манай Монгол улсын бүх задгаан мөнгө одоо энэ мэтчлийн ингээл уул авааны орой дээр байна л да. Монголчууд бас уул аваандаа сүсгэлээд юм өргөлгүй байгаа. Гэхдээ хэдэн 100 мянган төгрөгөөр хэдэн 100 доллараар төгрөгөө хэвлүүлчихэд энд авчираа тавиад ахаар энэ нар салхи бороонд өгөрчөөд ингээ бид задгаан мөнгө байхгүй болцсон. Тэгээ энэ ч одоо аваан дээрс нь аавн гэхээр сүсэг гихтэд болохгүй. Түүгээд авчихэр болохгүй. Эсвэл одоо аймгийн засаг дарга нар энийг бүгднийг түүж аваад буцаагаад гүйлгэнд оруулалт юм нэг зохион байгуулалтаа ямар нэг ажил хийхгүй бол энэ Монгол улсын мөнгө нэмэлт үнэхээр хайран болж байна. Зүг юм байгаа. Энийг ч гэсэн одоо нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс бас хоош хойштой анхаарад нэг сайхан явчихсаа. Заавал одоо мөнгө төр өрх аль байхгүй шүү дээ гэдэг юм байл. Бод төр заавандаа сайхан өргөчээ. За уул бас баян ангаа бас авдууд юм. Авар дэвэл үзүүч ашил дэвэлдээ багтаа шаарлаа. Явуултаа хүчрэхээ бай. Заанч одоо тэгээд юу яагаад вэ нөө? Аваад мөргөд өнө мөнгөнд мөргөд өнө болчихлоо. Бас нэгтлээ. Цаанга сайхан мөргөд. Бүгдээрээ одоодоо сайхан байвал хажуудах маань ард түмэн маань сайхан байвал би бас хажууд нь дагаа сайхан болчихмаа гэдэг хүслээ тэгээд хэлчих та. Одоо Өвсгөл аялал жуулчтай холбоо аймгийн тамгын газартаа нээлж одоо мөснийхээ баярыг хийгээд ажиллаад дуусаад байж байна би төгд. Мөсний баяр маань маш сайхан амжилттай болж өнгөрлөө. За энд бодогдсон энэ үйл ажиллагааг харж байхад одоо бодогдож байсан зүйл юу вэ гэвэл одоо манай Монголын маань одоо энэ сайхан уул ус, энэ сайхан Өвсгөл далай, энэ сайхан бүхний үн цэнтэй бүхэн нь гадаадын одоо даш төлөөлөгчд маш их тааламж, сэтгэл өндөр тааламжтай буцаж байгаа нь одоо маш сайхан тааламжтай санагдлаа. Мөн одоо нутгийн ард түмэн бол өөрсдийн одоо орлогоо нэмэгдүүлэхийн тулд морь чаргаа өнөөлөх, сувенирээ зарах маш олон төрлийн үйлчилгээнүүдийг явуулж байна. Өвсгөл аялал жуулчтай холбоо байгуулснаар одоо бидэд бас энэ Өвсгөл нутгийнхаа ирээдүй энэ нутгийнхаа ард зам олонд одоо энэ хөгжүүлснээр Өвсгөл нутгаа хөгжүүлснээр энэ ард түмэнд нь сэрэгтэй зүйл бүтээчи. Одоо ард түмнийхээ төлөө энэгээ сурчлан таниулчих араа дотоодод гэсэн зорилгоор бид нар хийж эхэлсэн юм байна. За нийтдээ баригцаагаар 5,000 гаруй хүн ихс боллоо. Тэгээд 2,500 машин сохоо орчлоод баригцаагаар байна. Ер нь нодлонгоос бол хүн ихсэж байна. Их одоо их хэлдэг болж байна. Хүмүүс маань их сэтгэл хангалуун байна.
За болтгогийн тэмдэг нэвтрүүлэг эндээс үргэлжилж байна. За өнөөдөр бол маш сайхан өдөр болж өнгөрлөө. Бас цаг агаар их дулаахан тогтун бас их гоё байлаа. Тэгээд тэнгэр анга харж утсан юм шиг энэ өсний баяр наадмаа сайхан хийгээсэй гэсэн шиг одоо тогтун сайхан нардаг сайхан өдөр болж өнгөрлөө. За тэгээд өнөөдөр одоо тэмдэглийн одоо үргэлжлэл болгоод эдний галын наадам дээр ичээд байна. Яг одоо бас хөвсгөлчүүд за тэгээд гадны гадаад ирсэн жуулчид бүх хүмүүс нийлээд тэнд галын наадмаа хийж байна. Галын наадмын хажуугаар бас энэ далаа ээжигээ одоо тайж дахиж бөөгийн ёслол болж байгааг бас бид нар харж байна. Тэгээд сэтгэл их сайхан байна. Ер нь нэгэд ээжийн далаа ээжийн хаяанд ирсэн хүн энэ эрүүл сайхан цэнгэг агаар энэ уул ус модон дунд за тэгээд дээрэс нь одоо орой үеч ингээд галын наадмаа тойрсон гадаа тойрсон энэ олон хөвсгөлчүүд Улаанбаатараас ирсэн хүмүүс гадны жуулчид гэж нэг дор сугалцсан байж байгаа. Ер нь их сайхан байна. Ер нь монголчууд өвөл болохоор одоо хийх юм олдгоо байгаад орох байх газар олдгоо байгаад явах газар олдгоо байдаг. Ер нь Улаанбаатарчууд бас энэ хөвсгөлийн өвлийн аял руу өвлийн жуулчлал руу явах юм бол эргэн тойронд бас жуулчны баазууд байд юм байна. Зохион байгуулалтын баазуудтай холбогдох юм бол бас маш их сайхан аял болд юм байна. Тэр зам энэ мөсөн дээгүүр хийж байгаа аял бол үнэхээр гоё болд юм байна. Мөсөн дээгүүр чаргаар явах, нохоо чаргаар явах, морин чаргаар явах. За тэгээ машинтаагаас тавьсан болж байна. Аюул ослоо хараад хар цагаан хийдэ хараад нутгийн замчдыг дагуулад аюул ослогоо явуулна. Хачин гоё аял болд юм байна. За ингээд ийхүү болдгогийн нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгээ үргэлжлэлийг одоо бас мөсний гайхамшигыг за тэгээ эргэн тойрны далаа ээжийн мөс хэрхэн гоё тогтцтой үзэсгэлэнтэй сайхан байгааг хөвсгөлчүүдийн далаагаар хэрхэн бахархаж одоо гоо өссөн бүрдсэн сайхан байгаль донд байгааг өсөлт ахын болдгогийн нэвтрүүлгээс үргэлжлүүлээд авч байгаа.